Хэрвээ та introvert хүн байхыг хүсэхгүй байгаа бол аль эсвэл зүгээр л өөрөө өөртөө итгэлтэй, өөрийнхөө хайртай хүмүүсээр хүрээлэгдсэн, өөрийнхөө үзэл бодлыг гоё чөлөөтэй илэрхийлж чаддаг team introvert хүн байхыг хүсэж байгаа бол энэ бичлэгийг заавал дуустал нь үзээрэй. Хамгийн эхлээд introvert гэдгийг ихэнх хүмүүс юу гэж тодорхойлоод байдаг вэ гэхээр зүгээр нэг бүрэг жимхий, аль эсвэл нэг ангийн хойно ч юм уу те аль нэг болонд ингээд сууцсан хичээлээ гэдэг. Эсвэл нэг тийм зүгээр л хин нэгэн хүмүүстэй нийлдэхгүй яг ингээд ганцаараа өөрийгөө болгоод яваад байдаг тийм хүмүүс гэж ингээд тодорхойлдог. Бусдтай ингэж нийлхийг хүсдэггүй ч юм уу те. Тэгтэл яг үнэндээ introvert гэдэг тэр өөрийгөө тодорхойлсон хүмүүст дотоод тийм хүч чадал байдаг юм байна. Гэтэ яг үнэндээ introvert хүмүүс магадгүй extrovert буюу ингэж өөрийгөө илэрхийлж чаддаг, хүмүүстэй харилцаж чаддаг, хүмүүстэй найз нөхөд болдог, хүрээлэл дунд те үргэлж ингэж гол дүр байдаг. Тэр хүмүүсийг хараад энэ хүмүүс шиг ингэж болох юмсан гэж боддог байж магадгүй. Гэтэ энэ л айгүй буруу ойлголт шүү. Яагаад вэ гэх юм бол introvert хүмүүст өөрсдөд нь дотоод хүч чадал байгаа. Яг ямар хүч чадал гэдгийг бүгдээрээ одоо харцгаая. Тэгэхээр хамгийн ихэнд нь болохоор өөрийнхөө ингэж бодлыг өөрчлөх хэрэгтэй. Хүмүүс намайг юу гэж бодоод байгаа бол хүмүүс намайг бүрэг чимхий шүү гэж бодоод байгаа. Хүмүүс намайг зүгээр бусад хүмүүстэй нийлдэггүй гэж бодоод байгаа. Би угаасаа хүмүүст таалагддаггүй гэдэг өөрийн тэр нөгөө нэг бодлыг тийм ч их тоох хэрэггүй. Зөвхөн introvert болоод extrovert хүмүүсийн хамгийн том ялгаа нь тэрхүү бодолдоо биш, харин хэрхэн яаж энерги ингэж зөв солилцуулж чаддаг вэ гэдэг дээр л байгаа юм байна. Extrovert хүмүүс хэрхэн яаж энерги олж авдаг вэ гэвэл гадаадаас бусад хүмүүстэй ярилцж ээж, бусад хүмүүстэй харилцаад, бусад хүмүүстэй өөрийгөө илэрхийлээд, бусад хүмүүсийн бодлыг сонсч ээж extrovert хүмүүс энерги тэндээс олж авдаг. Тэгэхээр энерги олж авах арга нь л ондоо байгаалахаас биш. Extrovert нь олны дундаа долоод introvert нь зүгээр л те ингээд хинч биш юм шиг өөрийгөө болгож бодох хэрэггүй. Хоёулаа л адилхан гялалцдаг, хоёулаа л адилхан үнцэнтэй, хоёулаа л адилхан мундаг хүмүүс байдаг юм байна. Introvert хүмүүс маань өөртөө итгэлтэй байдлыг хамгийн түрүүнд бий болгох хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байдал гэдэг нь зүгээр л би мэднэ, би ч угаасаа мундаг штэ гэж бодох биш юм аа. Өөртөө итгэлтэй байдал гэдэг нь хинч чамд дурггүй байсан ч гэсэн зүгээрээ би бусад хүмүүст таалагдах албагүй штэ гэж бодох бодол юм. Одоо жишээлх юм бол хурамчаар олж авсан өөртөө итгэлтэй байдлыг бодож үзье л та. Би яг ингээд түүх яриа заяа. Нэгэн Ами гэдэг охин байжээ. Ами маань яг ингээл өөрийнхөө хувцас хунаар бүх юмд маш их анхаардаг. Тэгсэн мөртлөө үргэлж өөрийгөө дотроо хүмүүстэй харьцуулдаг. Тэгээ шинээр гарсан тренд болгоныг дуурайдаг. Харин амьд дурггүй байх вэ гэж айж байгаа тэр хүмүүстэй найзлах гэж, тэр хүмүүст таалагдах гэж араас нь гүйдэг. Тэгээд мөн дээрэс нь Ами яадаг гэж би хүмүүст таалагдахгүй байвал яах вэ? Яна хүмүүс намайг үзэн ядвал яах вэ? Яна хүмүүс намайг зүгээр л тэ ингээд чи хинж биш гэд ингээ хэлчихвэл би нэрээ хинж биш болчихно гэдэгт итгэдэг. Тэгсэн чинь нөгөө талд нь Мами гэж охин байжээ. За Мами маань яадаг вэ гэхээр маш итгэлтэй. Тэр ихтэй тийм ч гоё хувцас авдаггүй. Тэр тийм ч олон найз нөхөдтэй биш. Тэр зүгээр л өөрийнхөө цагийг өөртөө зарцуулаад өөрийнхөө хүссэн бүхнийг хийгээд явдаг. Мами эцэст нь юу гэж боддог вэ гэхээр за би хүмүүст таалагдахгүй байсан ч гэсэн би өөртөө таалагдчихл байвал болоо. Би хүмүүст таалагдахгүй байсан ч гэсэн би өөрийнхөө хүссэн зүйлийг хийжээвэл болоо. Би хүмүүст таалагдахгүй байсан ч гэсэн гэд. Зүгээр л тэр хүн дотоодоосоо өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэг. Тэгээд тренд дагдаггүй, дагагч хүсдэггүй, тийм ч амар сошиаллог биш. Хүмүүст зориулж сошиаллог ханддаггүй. Тийм охин байсан гэнэ. За аль нь хуурамч өөртөө итгэх итгэл вэ? Хэрвээ та жинхнээсээ өөртөө итгэх итгэлийг бий болгож байгаа бол маш сайн анхаарал үзээрэй. Хин нэгэн хүнтэй танилцаад нөгөө хүнтэйгээ өөрийнхөө тухай яриад би
би ингэдэг, би тэгдэг, би юм чаддаг, би юм мэднэ, би мундаг гэхээсээ илүү нөгөө хүнээсээ асуулт суугаад нөгөө хүнээ маш сайн сонсож чадж байгаа юм бол та жинхнээсээ өөртөө итгэдэг хүн байна гэсэн үг. Өөртөө итгэлтэй хүмүүс заавал өөрийгөө батлах гэж хичээдэггүй. Өөртөө итгэлтэй хүмүүс заавал өөрийнхөө сайн талыг гаргаж ирэх гээл би мундаг штэ, би сайхан сэтгэлтэй штэ. Би хөөрхөн штэ. Хизээч өөрийгөө дүгийлэгдэггүй. Өөртөө итгэлтэй хүмүүс зүгээр л ингээд миний байгаа байдал намайг үнцэнтэй байлгадаг. Би өнөөдөр гоё хувцас өмсөөгүйсэн ч гэсэн би үнцэнтэй хүн. Би өнөөдөр яг үнэндээ те бусдад гоё харагдахгүй байсан ч гэсэн би үнцэнтэй хിവэрэл байна. Гэт яг дотоод өөртөө итгэцэн байдаг гэж хэлж болно. Хүмүүс яг үнэндээ их ярьдаг хүнд татагдахаасаа илүү чимээгүй үйлдэлээрээ бусдад үлгэр дуурайлал үзүүлдэг, үйлдэлээрээ бусдыг манлайлдаг тэр хүмүүст татагддаг сошиаллог байдлыг бий болгох. Сошиаллог гэхээрээ л өдөр шөнөгүй Instagram ухах биш юм аа. Facebook ухах биш, пост оруулах биш, стори хийх биш, зураг ингээл янз бүрийн тэ хоёр талаас нь ингээл селфи дэж ингэж авах биш. Сошиаллог байдал гэдэг бол ерөөсөө зөвхөн экстраверт хүмүүсийн хийгээд байдаг зүйл биш. Одоо яагаад хүнд тийм network буюу хүрээлэл хэрэгтэй байдаг вэ гэхээр хүмүүс маань өөрсдөө хүрээлэл донд хөгждөг учраас өөрийн гэсэн харилцаа холбоог зөв үүсгэх хэрэгтэй. Бусдыг өөртөө татах гэж хичээж улаарч араас нь гүөхээсээ илүү зүгээр тэр хүмүүс чинь танд ингэж сорон зэмт татагддаг тэр энергийг, тэр үн цэнийг бүтээх хэрэгтэй. Хэрхэн яаж бусдыг тэгвэл сорон зэмт яг интроверт хүмүүс маань өөртөө татах вэ гэхээр нэгдүгээрт тухайн хүнтэйгээ танилцаад хамгийн сайн сайхан зан чанарыг нь хэлэх, аль эсвэл ямарваа нэгэн зүйлийг нь магтах, тэр хүний сайн талыг нь олж харах. Хин нэгэн хүний муу талыг олж харахаас илүү танилцж байгаа хүнийхээ сайн талыг нь олж хараад чиний энэ цамц чи ямар хөөрхөн юм бэ? Чи ямар мундаг зан чанартай юм бэ? Чи үнэхээр хичээнгүй юм аа. Би чамаас яг энэ зан чанарыг чи ингэж те үлгэр дуурайлал авч сурмаар нь штэ гэдэг талаас нь арай жоохон тэлдэг ажиллахгүй л те. Гэхдээ тэр талаас нь маш сайн сонсогч байх хэрэгтэй гинэ. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс өөрсдийнхөө тухай ярихыг хүсдэг заяа. Тэр хүний тухай сонсохоос илүүтэй өөрсдийнхөө тухай ярихыг хүсдэг. Тийм учраас хэрвээ чи маш сайн сонсож чадах юм бол нөгөө хүний хувьд үнэхэрийн төлөвшсөн, бие даасан, маш мундаг, тэ өөрийгөө зэгцтэй авч явдаг тийм хүн шиг санагдаж эхэлнэ. Хэрвээ чи хэн нэгэн чамтай юм ярьж хахад уралдаал хажууд нь гүй өө нэрээ тэгсэн штэ би өнөөдөр тэгсэн чи тийм болоо тэг бүтлгүүтэд өчтөр би бас ингээд гэд яриан дунд нь тасалж орж ирээд яриаг нь биснуулаад тэр хүнийгээ сонсохгүй өөрөө ч нөгөө хүндээ өөрийгөө сонсоолохгүй тийм ахмал нөгөө хүн чинь яа энэ хүнтэй уулзахаар л бүр ядраад идэв. Нөгөө дотоод амар амгалан байдал тэр бүхнээ маш зөв зэгцтэйгээр авч явж байгаа хэрэгтэй. Одоо жишээлх юм бол өөрийгөө хамгаалж явах хэрэгтэй гэж хэлж болно бусад хүмүүсээс. Хүн болгонтой очиж яриад хүн болгоны асуудлыг сонсоод хүн болгоны асуудлыг шийтгэл тэгэх тусам үнцэн чинь буурч эхэлнэ. Яагаад гэж болгон араас нь гүйдэг тэр бараа хямдхан л лээдэн штэ. Тэгэхээр жоохон үнэтэй байх хэрэгтэй. Хүн болгонд цаг заваа зарцуулах хэрэггүй. Хүн болгонд тэ хүссэн тэр бүхнийг өгөх хэрэггүй. Хэрвээ тэр хүн чамайг үнэлдэггүй, тэр хүн чамайг хайрладаггүй, чамд тэр хүн таалагдахгүй байгаа бол зүгээр л шууд шулуухан хэлэх хэрэгтэй. Интроверт гэд чимээгүй алга болчихвол чинээсээ бүдүүлэг болно. Тийм учраас чиний энэ байдал чинь надад жоохон тиймхэн санагдаж байна. Надад жоохон харилцаад хэцүү байна. Хоёлаа гоё зүгээр л найзад хэвээрээ үлдээ. Эцэстэн ингэ бүжгэлцгээе. Энэ сүүлийнх нь штэ. Өөрийнхөө биеийн хөдөлгөөнийг өөрчлөх. Өөрийгөө тайван байлгах, өөрийгөө тухтай байлгах, өөрийгөө зэгцтэй байлгах. Одоо интроверт хүмүүс гэхээрээ л штэ. Нэг тийм малгайтай хакер шиг. Аль эсвэл зүгээр нэг ингээ буланд те ингээ сарвч марвчтай нөгөө нэг ингээ солонгос кинонд дэр цухтаад яваад байдаг хүмүүс эд штэ. Тийм хүмүүсийг ингэж явж муудаг заяа. Тийм хүн байх ёсгүй байхгүй юу? Интроверт гэдэг чинь амар том дотоод хүч чадал байхгүй юу? Экстроверт хүмүүс яг үнэхээр интроверт байх хүсдэг үе зөндөө их байдаг.
Яад гэл тэр хүмүүс заримдаа ёо миний сэтгэлд юу болоод байна настай ядаргаатай юм аа гэж бодох үе маш их. Өөрхөө сэтгэл зүг ойлгохгүй ёо дахиад үлдсэн үү? Дахиад баярлцсан уу? Дахиад инээдсэн үү? Дахиад гомдсон уу? Одоо яах вэ? Хинт хэлэх үү? Гэл ингээд. Энэ бол амар хэцүү. Гэхдээ интроверт хүмүүс чимээгүй байгаа байдал нь үнэхээр гоё. Далайн давалгаа шиг заяа ингээд экстроверт хүмүүст амар гоё санагддаг. Тэгэд яг тэр байдлаа гадаад талаасаа яаж харуулах вэ гэхээр тогтун, тайван, яран зэгцтэй мөн дээрээс нь нэг тийм энэ хүнийг хараад яг тийм тайвширч байгаа юм шиг энэ хүнийг хараад үнэхээр төлөвшсөн хүн гэж ийм хүн байд юм байна гэдгийг мэдрүүлж байгаа юм шиг. Эмэгтэйчүүдийн хувьд эрхэмсэг заяа. Эрэгтэйчүүдийн хувьд болохоор бие даасан, төлөвшсөн. Тэр байдлыг хадгалж чадах юм бол бүх хүмүүс чамд татагдана. Экстроверт байсан ч татагдана, интроверт байсан ч татагдана. За тэгээд миний яриаг дуустал нь сонссон баярлалаа. Интровертууд маань маш их хүчтэй шүү, чадaltaй шүү. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Бүгдэнд нь хайртай шүү.